Хурлын дарга ирхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газраас 2018 оны 1-р сарын 4-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн газрыг улсын тусгай хэрэгцээнд давах Улсын их хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх хэсэг асуудлыг аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 2018 оны 1-р сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн Б. Батэрдэн батлан хамгаалах зориулалтаар олгосон зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах тухай асуудлыг өмнөх засгийн газрын үед хэлэлцэхэд бэлэн болсон байсан. Энэ асуудлыг хизээ Улсын их хурлд өргөн мэдүүлэх талаар Улсын их хурлын гишүүн Б. Хамглан гадаад улсын консулын газарт ашиглуулах газрын талаар тухайн улстай харилцан адил байх зарчмыг баримталж байгаа эсэх газрын хэмжээг хэрхэн тохирсон талаар асуулт асууж хариулт авлаа. Улсын их хурлын гишүүдээс тогтоолын төслийн үзэл баримтлалын талаар санал гаргаагүй болно. Улсын их хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх хэсэх асуудлыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхон дэмжиж, Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Улсын их хурлын эрхэм гишүүдээ. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах Улсын их хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх талаар гаргасан аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.